За сайн байцгаана. За өчтөр одоо нэгэн том сенсац энэ Америкт одоо боллоо. Тэр юу гэхээр одоо энэ онд одоо ерөнхийлөгчийн сонгуульд өртөж байгаа Joe Biden Америк нэгдсэн улсад одоо бичих баримтгүй амьдраад 10-аас дээш болсон хүмүүст ногоон гарт өгөх юм одоо хууль батлагдлаа л да. Тэгээ одоо ямар хүмүүс зориулсан юм бэ гэдээ бас судалж үзлээ. Тэгэхээр энэ болохоор нөгөө зөвхөн Америк нэгдсэн улсын ихэнхдээ гэрэлсэн хууль бус иргэдэд одоо бичих баримтжуулж байгаа юм болохоос биш ногоон карт одоо аплайдаад хүлээгдэж байгаа хүмүүс ч гэх юм уу тэр хүмүүс бол эсвэл одоо огт бичих баримтгүй байгаа хүмүүс ч юм уу ийм хүмүүс бол хамаагүй юм байна. Тэгэхээр энэ дотор ногоон карт гэдэг юм нэг ийм бас нэг авах зарим нэгэн арга бий л дээ. Тэр юу гэхээр одоо эсвэл одоо Америкийн нэгдсэн улсын иргэнтэй гэрлэх эсвэл одоо дайн тулаантай орноос дөрвж ирсэн дөрвөгчд мөн одоо улс төрийн оргил сууж байгаа хүмүүс ч гэх юм уу тэгээ янз бүрийн одоо замаар хүмүүс ногоон карт хүсэл тавьдаг. Дэх үед одоо айгүйх тийм гэр бүлийн хүч хилээр бас хүмүүс авдаг байсан юм билээ. Тэр одоо бас жоохон одоо айлч улс айлч нийгэмд ийм гэр бүлийн хүч хил байдаг гэсэн үгнээс энийг бол тоохоо хийцэн гэсэн. Миний тухайд болохоор одоо энэ орнд ямар хүн бэ гэхээр одоо ийм өнгөтэй хүн байгаа. Тэгвэл хэдийгээр одоо ногоон карт байхгүй ч гэсэн Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч болно гэсэн одоо нөхцөлийн дунд одоо би ажиллаж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо social security number-ыг авсан тэрний дагуу одоо ажиллах эрхтэй учраас одоо татвараа өгөөд яваад байгаа шүү дээ. Тийм учраас бол учиргүй одоо ингээ айгаал хизээ ирэл намаа бариад одоо ингээ нутаг буцаах болох гэсэн тийм айц байхгүй. Тийм одоо хүмүүсийг одоо баримтлахгүй. За мөн одоо бас хэрэгцээ одоо ингээ ногоон карт авъя гэж байгаа бол зарим нэг хүмүүс 10-аас 15 жилийн дараа ингээ татвараасаа өгөөд байх юм бол мөн одоо бас тийм хүсэлт гаргаад тэгэнгүүт одоо та ямар учраас ногоон карт авах гэдэг гэдгийг бас одоо сонирхсан асуултанд нь хариулаад сайн татвар төлөөд байсан байх юм бол бас авнаа гэсэн бас найдвар бас байдаг юм шиг байна лээ. За манай чи одоо ийм төрлийн хүмүүс юу гэхээр одоо нэг л нартай өдөр одоо эх орон дуудсан цагт харин гэтээ тэг одоо манай Монгол улс амар дайнтай биш тийм ямар дайны утаа өнгөртөхгүй байна. Одоо Орос Украин шиг хоорондоо цус асруулсан тийм тэмцэл дайн байхгүй учраас хизээл одоо явмаар байна зүгээр очиод билет аваад нисэхт одоо зөөл өрснөр мөн. Тийм. Тэгтээ яг хүн ер нь англи хэл сураад одоо гадаашаа дотоошоо яваад галуу дахин амихад жоохон зүгээр их зүгээр битэд бол яг хэдийгээр одоо ногоон карт үзсэн одоо амьдрахын ихээр төр хугацаагаар ингэж одоо ажил төрөл эхэлж яваа хүмүүс. Тэгээ мөн одоо та бүхэн аль нэг одоо заавал Америк гэхгүй өөр нэг улсад очих юм бол мөн тэдний иргэн болъё гэж бодож байгаа бол ер эртнээс бичих баримт гэдэг юм одоо хөөцөлж авахгүй байх юм бол яг одоо бид нар шиг одоо гацаар гарыгаа чадахгүй орёо чадахгүй ингээд ийм ацсан шаанд очиод байгаа байхгүй юу. Тэгтээ бол яах вэ зөв Монгол чуудын тухайд болохоор нэг одоо тэгтээдгүй одоо нэг тэнд айхтар газраас ингэж бид ирээг учраас буцаад явахд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ энэ одоо удаагийн ерөнхийлөгчийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн бас аюул том одоо юу гэдэг сюрприз одоо ядчихгүй одоо энэ одоогийн байдлаар 500 гаруй мянган тийм хууль бусаар Америк нэгдсэн улсын хэлт авч явж ирсэн өртлөө Америк хүмүүстээ гэрэлтсэн тэдний бас өөр хүүхэдтэй энэ бүх хүмүүст ногоон карт өгнө гэсэн хууль батлагдчихлаа. Энэ бас нэг сонгуулийн бас нэг юу байлаа та ашигтай тал нь байх шиг байна одоо хүмүүсийн тухайд. За тэгээ ийм нэгэн мэдээлэлчдэр гараад энэ оронд бас нэлээд юм өмөлдөж байна. Тэгтээ одоо бидэд бол яг уу ер нь одоо дэлхийн өнцгөө болгон бүрт хүн бүхэн одоо ажиллаж амьдраад явахт одоо чөлөөтэй болсон үед одоо хамгийн гол юм маань юу вэ гэхээр л ерөөсө тухайн улсын хэлийн сайн сурах хэрэгтэй, хэл соёлын сайн сураад за яг уу тэгээд төр хугацаагаар ингээд сарын ажиллаж амьдраад явахт ер нь одоо дэлхийн маань нээлттэй байна шүү гэдгийг тэгээ та бүхний одоо аялангаа ажиллаараа гэж уриалж байна да. За ингээд баяр та.